Сайн байцгаана уу хүүхдүүд ээ? Сайн та сайн байна уу? Сайн. За сууцгаагаарай. Өнөөдөр бүгдээрээ монгол хэлний хичээлийг хамтдаа зохион байгуулцгаая. За хүүхдүүд ээ. За. Багш нь одоо та нарт нэг киноны хэсгээс үзүүлнэ. За тэр киноны хэсэг маань хаана болж байгаа юм? Юу байгаа вэ? Хэн гарсан бэ гэдгийг маш сайн ажиглаад үзээрэй. За одоо бүгдээрээ киноныхаа хэсгээс үзцгээе. Бид ямар киноны хэсгээс үзсэн бэ хүүхдүүд ээ? За энэ киноны хэсгээс чиний сонирхлыг татсан зүйл байна уу? За. За. Сайн байна. За батлаг. За. За болж байна. За сайн байна. За тэд тоглолтож байгаа хэсэг. За тэр охин. За сайн байна. Яг ямар учраас яагаад та нарын сонирхлыг татаад байгаа юм бол? За ястаа сайн байна. Өөр? Маш сайн байна. Ястаа сайн байна хүүхдүүдээ. За тэгвэл энэ Harry Potter киног үзээгүй мэддэггүй хүүхдүүд байгаа юу? За байна. За энэ ангид бол байхгүй байгаа юм байна. За одоо хүүхдүүдээ багш нь та нарт ажлын хуудас өгсөн байгаа. Энэ ажлын хуудасны арын хэсэгт нь өөрийгөө үнэлгээний хэсэг байгаа шүү хүүхдүүдээ. За багш нь энэ үнэлгээний хэсгийг тайлбарлаад өгье. За одоо бүх дасгалаа зөв хийсэн бол хийж чадсан бүрэн гүйцэд хийсэн бол ногоон өнгийн хэсэг дээр нэмэх тэмдэглэгээ тавиад явна шүү. За яг даалгавар бүрээ гүйцэтгэлээ хийснийхаа дараа үнэлгээгээ тэмдэглээд яваарай. За хүүхдүүдээ. За та нарын бодлоор эд шид гэж юу юу юм бол? За болж байна өөр. За маш сайн өөр. За шидтэн гэж ямар хүн байх бол? Ямар жижигтэй ашиглаж чаддаг. За. За ханчлаа. Онцгой нэг нь сайн байна. Өөр? Үнийг хийж чадахгүй зүйлийг хийх. За сайн байна.
За одоо тэгвэл хэрвээ чамд шидэт дохиор байсан бол чи юу хийх байсан бэ? Өөрийн төсөөллөөр сайн бодож байгаад дэвтэртээ нэг өгүүлбэрээр хариулаад бичээ хүүхдүүдээ. Өнөөдрийн хичээлийн он сар өдрөө бичээд за багш нь асуултаа дахиад нэг тавих уу? Асуултаа ойлгосон тийм ээ? Багш нь дахиад нэг хэлэх үү? За хэрвээ чамд шидэт дохиор байсан бол чи юу хийх байсан бэ? За дууссан хүүхэд байна уу? За гараа өргөж байгаараа багш нь харъя. За бусад зурагчид бичингээ найзаагаа хариултыг сонсоорой. Тэнүүн заяа хариулаарай. Хэрвээ надад шидэт төхөр байсан бол би өөрийн хөлбраа гаргаж ирэх байсан. Маш сонирхолтой. Сувд эрд нь хариулъя. Надад хэрвээ шидэт төхөр байсан бол нэр бусын байгаад гол зэрэг амьсдаг бүтээх байсан. Сайн байна. Өөр за Баттулга. Би шидэт төхөртэй байсан бол ингээд дэлхийд байдаг бүх зүйлийг зохиожлоо. Хийж болох бүхнийг ингээд өөрөө гэсэн бүхнийг хийгээд жаргалах юм. За сайн байна. Оюун эрдэнэ. Хэрвээ надад шидэт төхөр байсан бол би хэрэгтэй нэгэн туслах байсан. За сайн байна. За Сондор. Хэрвээ надад энэ жилийн нөхөр байсан бол би нууцаар хүмүүс туслах байсан. За болж байна. Сайн байна хүүхдүүдээ. Маш гой санаа гарч ирж байна тийм ээ? За одоо багш нэг хүүхдийг сонсъё. За Ингүү. Би андуулаад авч турлах байсан. Яах вэ? Би андуулаад авч турлах. За сонирхолтой байна тийм ээ? За одоо тэгвэл бүгдээрээ дараагийн даалгаварлага орё хүүхдүүдээ. За анхаарлаа түр наашаа хандуулаарай. За бидний үзсэн кино маань хаана болсон юм бол? За өөр. За. За. Шидэт сургуулийн бие тамирын зуртай. За болж байна. За тэгвэл бидний үзсэн киноны хэсгээс бидний амьдрал дээр байдаг зүйл гарсан болов? Гарсан. За багштай хэлье. За юу гарсан бэ? Нэрлээд хэлье. За шууд хэлээд яваарай хүүхдүүдээ. За өөр. Могой.
хөр. Хэл. Багш нь давтсан байна. За хувцас малгай гарсан байна. За эдгээр зүйлс гарсан байна. Амьдрал дээр цайз байдаг уу? Байдаг. Ордон байдаг. За. Одоо тэгвэл бүгдээрээ саяны үзсэн киноноос амьдрал дээр байдаггүй зүйл ер нь гарсан юм болоо. За нэг нэгээрээ багштай хариултаа хэлээд байгаарай. За шууд хэлээд ээ. Нэг нэгээ хүлээж агаад хэлснийхэн дараа шууд хэлээрэй. За өөр юу гинэ? Багштай хэл. Аратан гарсан уу? Нүр бүсийн аратан гэсэн тийм ээ. За өөр юу гарлаа? Шидэт шүүр гэдээ багш хэлсэн байгаа. Маш сайн. Битсэн үү? За санаа ер нь давтсан байна тийм саваа дөхөр адилхан тийм ээ. За сайн байна хүмүүдээ. За тэгвэл эдгээр зүйлс бидний нүдэнд харагдаж гарт баригддаггүй. Өдөр тутмын амьдрал байдаг уу? Байдаг. Тэгвэл эдгээр зүйлсэн бидний өдөр тутмын амьдралд байдгүй. Бид нэр хурж үздэггүй, хардггүй. Хардаг. Юу киногаар. За сайн байна. Киногаар. Эдгээр зүйл юу н амьдрал дээр байж болох юм болов? Болохгүй. Яагаад? Яагаад гэвэл энэ шийдэл бүтэгдсэн байна. За маш сайн байна. За өөр юу гэж бодож байна? Орчин нь байхгүй. За тэнд. Зөвхөн канонаас гарч. Кинон дээр гардаг. Сайн байна. Өөр киноноос гадна өөр юун дээр гардаг юм бол? Оо маш сайн. Өөр. За өөр. Үлгэр кино өгүүлэлээс гардаг тийм ээ. За маш сайн байна хүмүүдээ. Одоо тэгвэл бүгдээрээ дараагийн дасгалдаа орцгоё. За ажлын хуудасны даалгавар 3-ыг бие даан гүйцэтгэх хүмүүдээ дасгалын зааврыг өөрсдөө уншаарай. Дасгалаа хийж дууссан сурагчид нэг нэгээрээ босоод зогсоод байгаарай. За босоод зогсоод байгаарай. Хэдэн хүүхэд үлдсэн мэ? 1 2. За зөвхөн хүүхэд үлдсэн мэ. За болсон хүүхдүүдэд баярлалаа. За шууд суучих. За самбарт бүгдээрээ хамтарч ажиллая. За хэн ангилж ялгах вэ?
За, инх наран гараа дээр. За, нэг л зургийг инх наран байрлуулаарай. Гийгүүлэн гараа дээр нэг зургийг л байрлуулъя. Жаргалмаа гарыг. Аюур гарыг. Наранбаяр гарыг. Бат ирээдүй гарыг. За, энгүүн гарыг. Гэгийн бэлэг гарыг. Гэгийн бэлэг гараа. За, сүүлийн 2 зураг тавьчих цаа. Найзуудын хийсэн дасгал ажлаас өөрчлөн засан сайжруулах зүйл байна уу хүмүүдээ? За, та нартай тохирч байна уу? За, тохирч байгаа бол дараагийн дасгалдаа орцгоё бүгдээрээ. Бүгдүүдээ өөрийгөө үнэлээд явж байгаа юу? Арын хуудсандаа өөрийгөө үнэлэн шүү. Даалгавраа хийж дууслаа. Өөрийгөө үнэлэн шүү найзуудаа. Дараагийн дасгал мөн адил ажлын хуудсан дээр байгаа. Даалгавар 4. Harry Potter-ийн зохиолоос авсан байгаа. За, өөртөө уншаарай. Уншсан уу? Зохиолоо уншиж дууссан хүмүүс дасгалынхаа зааврыг уншаад дасгалаа гүйцэтгээрэй, хийж гүйцэтгээрэй. За, хувилбараас найзуудаа зохиолоо төлөөлн үлгэр жишээ уншиж өгөх хүүхэд байна уу? За, чингөө уншъя. Басна анхааралтай сонсоорой. Босоо зогсчих чингөө нэ. Шуудангийн байшин дээр хуучин машин нисэж байхыг харсан гэж Лондонгийн 2 иргэн мэдээлжээ. За, Б зохиолыг уншиж өгөх хүүхэд байна уу? Ингүүн. Зохиолын хэсгийг бүгднийг уншиж өг. Мөнх хоёр маань машиныг eel болгоод харчих санаатай одооч дагуулсан гаартай дуу улсын бүр санаа бид дэш хахад ирсэн юмнуудыг хэмээж зөвшөөрөн үүсгэн тэгээд асууж хүн мөчөлөг бидний өмнө бууж илээ. За, сайн байна үү? За, дасгалын заавар маань юу гэсэн байсан бэлээ? Амьдрал дээр байдаг зүйлийг цэнхэр өнгөөр будна. Амьдрал дээр байдаггүй зүйлсийг за, тэгвэл эхлээд А зохиолын хэсэг дээр амьдрал дээр байдаг зүйл нь юу байсан бэ? За, тэр зүйлс байсан байна. За, тэгвэл А зохиолын хэсгээс амьдрал дээр байдаггүй зүйл юу нэг байсан уу? За, юу байсан бэ? Юу нэ? Хэн хэлсэн бэ сая нэг амьдрал дээр байдаггүй зүйлийг? За, тэр юу юм бол хүүхдүүдээ?
Амьдрал дээр байдаг зүйл үү байдаггүй зүйл юм болоо тэр юу юм бол? Юу юм бол? Юу гэж бодож байна? Англи машин. За. Нэр байна. За одоо тэгвэл Б зохиолоос амьдрал дээр байдаг зүйлийг бүгдээрээ нэрлэе. За. Өөр юу байсан бэ хүүхдүүд ээ? Дууч юм. За. Одоо тэгвэл амьдрал дээр байдаггүй зүйл гарсан уу? Юу вэ? Асар том мотоцикл. За өөр мотоцикл яасан бэ? Асар том одоо Тэнгэрээс яасан? Мотоцикл яасан? Яг үнэ. За та нарын хийсэнтэй тохирч байна уу хүмүүс ээ? За тохирч байгаа бол бүгдээрээ дараагийн дасгалтаа оръё. За та хэд маань өөрсдийгөө үнэлж байгаарэ. За хүүхэд болгонд багш нь тарааж өгөх материал буюу ажлын хуудас өгсөн байгаа. За энэ яг юу юм бол хүүхдүүдээ та нар мэдэх үү? Сайн байна. Эйлэр-вэний диаграм байна. За тэгвэл багш энэ самбарт өгүүлбэр өгсөн байгаа. Энэ өгүүлбэрийг эйлэр-вэний диаграмд ангилж бичээрэй. За та нар өөрсдөө аягүй сайн бодож байгаад яг энэ амьдрал дээр байдаг зүйлсийг яг энэ хэсэгт нь амьдрал дээр байдаггүй зүйлстэй өгүүлбэрийг энэ хэсэгт нь бүгдээрээ ангилаад бичиж байгаа. За эхний өгүүлбэрийг уншаарай хүүхдүүдээ. За энэ аль хэсэгт нь байх юм бол дараагийн өгүүлбэр за аль хэсэгт байх уу болно. За өөртөө бодоод бичээ за. За аль нь байх юм бол Хүү далдын хар малгай өмсөж гинэт алга болов. за. За гэлс бичиж хүүхдүүдээ. За багш 1 минутын хугацаа өгье. За дуусч байгаа юм байна да зарим нь. Сараад бичнэ. Амьдрал дээр байдаг зүйл нь ах бор морь. Эдгээр энэ хэсэгт. За тэнүүн заяа самбарт гараад хоёр өгүүлбэр нэг өгүүлбэрийг ялгаад бичиж байгаа. За асууд эрдэнэ нэг нь гараад ир. За сайн байна. За одоо биднэрт бас нэг хэсэг үлдлээ. За энэ хэсэгт яг юу бичих юм болоо? Ижил зүйл. Сайн байна. Ижил зүйлийг бичин тийм ээ. За тэгвэл энэ эхний энэ хоёр өгүүлбэрээс ижил зүйл юу байна? Морь. Ах. Оноо. За. Тэгвэл дараагийн өгүүлбэрээс малгай. За энд өгүүлбэрээс малгай. За ижил зүйлсийг бүгдээрээ олчлоо тийм ээ. За хийж байгаа зүйлээ бүгдээрээ түр болоорой хүүхдүүдээ.
За, энэ самбар руу бүгдээрээ анхаарлаа хандуулаарай. За, эдгээр энэ амьдрал дээр байдаг зүйлсийг өөрөөр юу гэж хэлдэг юм бол? Бод. Сайн байна. Тэгвэл бидний нүдэнд харагддаг, гарт баригддаг зүйлийг бодит байдал гэж нэрлэдэг юм байна. Тэгвэл амьдрал дээр байдаггүй урнаар төсөөлж, сэтгэж хийж байгаа зүйлийг юу гэж хэлдэг юм бол? Урнаар төсөөлөн бодож хийж байгаа зүйлийг уран сэтгэмж гэж хэлдэг байх нь. За одоо бүгдээрээ самбар руугаа эргэж хараад өнөөдрийнхөө хичээлийг эргээд санацгаая. Даалгавар 2 дээр энэ хэсгийг тэгвэл юу гэж хэлэх нь хөөдөө? Юу амьдралаар байдаг зүйл. Тэгвэл энийг одоо юу гэж хэлэх нь бид нэр? Энэ хэсгийг уран сэтгэмж. За бид нар тэгвэл энэ амьдрал дээр байдаг зүйл байдаггүй зүйл гэдгийг яг юугаар нь ангилсан байна? Тэгээд уран сэтгэмж үү? Яг үнэн. Алхам дөрөв дээр мөн адил. Маш сайн байна хүүхдүүдээ. За одоо бүгдээрээ өөрийгөө үнэлэх хэсгээ нэгтгэлийг нь дүгнээрэй. За нэгтгэлээ хамгийн дорн тоогоор илэрхийлээд бичээрэй хүүхдүүдээ. Хүүхдүүдээ энэ нээлэр диаграмын доод багш нэг хоосон хүснэг төгсөн байгаа тийм ээ. Тэрэн дээр юу бичгээр байна вэ? Тэгэхээр өнөөдөр бид нар яг юуны тухай олж мэдсэн бэ? Яасан бид нар дандаа? Яг тэрийг яалаа хэдүүлээ ингээд ямар мундаг юм. Тэгэхээр өнөөдрийн хичээлийн сэдэв өнөөдрийн хичээлийн сэдэв маань энэ байсан байна. Та хэд өөрсдөө хичээлээ дүгнээд сэдвээ олж мэдсэн тийм ээ? Маш сайн байна хүүхдүүдээ. За өөрийгөө үнэлээд дуусна уу? За би өнөөдрийн хичээлийн дасгал даалгавраа бүгдийг зөв хийлсэн 6 оноо авсан хүүхэд байна уу? Гараа өргөе. Харагш нь тоолъё. За өнөөдрийн хичээлээ аль нэг дасгалыг ойлгоогүй гэд 5 оноо авсан хүүхэд байна уу? Санаа зовлтгүй гараа өргөөрэй. 1 2
За өнөөдрийн хичээлээс заримыг ойлгосон, дасгал даалгавраа заримыг нь хийсэн гэд 3-4 оноо авсан сурагч байна уу? Гараа өргөөрэй. За байхгүй байна. За одоо багш нь өнөөдрийн хичээлийнхээ ихэнхийн хийсэн 5 оноо авсан сурагчаас яагаад чи 5 оноо авсан бэ гэдэг асуултыг асуумаар байна. За багштай хэлээрэй. Санаа зовлтгүй ямар даалгавар дээр нь сайн ойлгож чадаагүй вэ? Багшаасаа асууж тодруулах зүйл байсан уу? За тэнэн заяа босоо багштай хэлж эхэлж. Санаа зовлтгүй. Яг аль даалгавар дээр нь? Даалгавар 4 дээр. За энэ даалгаврыг хийхэд чамд ямар бэрхшээл гарсан бэ? Ямар учраас яагаад хийж чадаагүй багштай хэлээрэй. Зүгээр хэлээ. Тийм үү. Битггүй өгүүлбэр гарч ирсэн гэж ойлгох уу багш нь? За, ойлгомжтой. За, баярлалаа. За, бүгдээрээ дэвтэртээ өнөөдрийн хичээлийнхаа гэрийн даалгаврыг тэмдэглээд аваарай хүүхдүүдээ. За бүгдээрээ уншаарай. Өөрийн үзэх дуртай киноноос бодит байдал ба уран сэтгэмжийг ялган хичээрэй. За дэвтэртээ хичээд аваарай. За бичээд дууссан хүмүүс гараа өргөж байгаарай. За болсон дууссан байна. За багш нь одоо сурвалжлагч болно. Сурвалжлагч юу хийдэг вүлээ? Сурвалжлагч хүмүүсээс юм асууж Ярилцлага авдаг. За одоо тэгвэл багш нь та нараас ярилцлага авъя. Болж гэнэ үү? За. Сув Эрдэнэ өнөөдрийн хичээлээс чи яг юу ойлгосон бэ? Уран сэтгэж ба бодит байдлыг ойлгосон. Дахин бас ялгаж сурдаг болсон. За баярлалаа. Чи
Чингүнэ. Өнөөдрийн хичээлээс онцлог зүйлийг олж харсан уу? Бодит байдал тэгээд бас амьдрал дээр байдгүй зүйл. Зүйлийн талаар мэдсэн үү? За баярлалаа. Баттулга. Өнөөдрийн хичээлийн аль хэсэг нь чамд илүү сонирхолтой байсан бэ? Могоч Харри Поттер могоч ярьдаг нь одоо сонирхолтой Сонирхолтой. За тэгвэл тэр могоотой ярьдаг зүйл маань амьдрал дээр байдаг зүйл үү, байдаггүй зүйл үү? За тэрийг юу гэж хэлдэг вэ? Тэрийг юу гэж хэлсэн бэлээ хэдүүлээ нэг хоёр. бодит байдал уран сэтгэмж. Тэр нь бодит байдал болох уу, уран сэтгэмж болох уу? Уран сэтгэмж. Уран сэтгэмж болно. Баярлалаа. Ингүнэ. За өнөөдрийн хичээлээс юуг ойлгож авсан бэ? Бодит байдал уран сэтгэмжийг ойлгосон. За уран сэтгэмж гэж юу нь юу хэлж байгаа юм бол? Амьдрал дээр байдаг зүйлийг хэлж байгаа. Байдаг зүйлийг үү? Уран сэтгэмжийг амьдрал дээр байдаг зүйл гэж бодож байна уу? Окей. За. Тэгвэл амьдрал дээр байдаг зүйл нь уран сэтгэмж үү, бодит байдал юм болов уу? Бодит байдал. Байдал. За, сайн байна. Бодит байдал гэж юу хэлж байгаа юм бол? Оюу эрдээ. Амьдрал дээр байдаг зүйлийг бодит байдал гэж хэлдэг. За, жишээ юу гэж болох вэ багшлаа хэлье. Жишээ нь шогоо тэгээд олон төрлийн биднэрт бүдүүн харагддаг байдал бол тийм зүйлийг бодит байдал гэж хэлдэг. Маш их баярлалаа. За, ануудаараа уран сэтгэмж нь амьдрал дээр байдаггүй зүйл тийм ээ. За, тэгвэл нэг жишээг багштай хэлээч. Амьдрал дээр байдаггүй зүйл ба Жишээ нь супер баатар нисдэг морь тэгээд бас өөр жишээ зөндөө зүйлүүд байгаа. байгаа юу? За, баярлалаа. За, гийгүүл ингээс асуулт асууя. Гийгүүлийн багш нь хичээлийн хамгийн ихэнд та нараас хэрвээ чи шидэт тохиуртай байсан бол юу хийх байсан бэ гэж асуусан тийм ээ? За, чи юу хийх байсан бэ? Зогсоно. За, яагаад? Гэтэ хэлчих чанахтай. Бас сонирхолтой тий? Маш сайн байна. Та нар гийгүүлэнгийн санааг ойлгосноо? Гийгүүл нь цаг хугацааг зогсооно гэж байна. Ямар нэгэн асуудалтай байх үед нь тэрэнд нь туслаж асуудлаас нь гаргасан. Яг маш сайн байна. За өөр асуултанд хариулах хүүхэд байна уу? Сурвалжлагч нь яваад очие. За тэнд. Жаргалмаа. За өнөөдрийн хичээлийг чи нэг өгүүлбэрээр дүгнэж хэлбэл Уран сэтгэмжийн яг юу байдгийг тодорхой мэдэж авчиг судлаж үзэхэд юм бол тийм юм залхуурахаар биш юм байна гэж үзсэн. за залхуургаагүй гоё хичээл болсон байна гэж дүгнэж байна уу? За сайн байна. Баярлалаа. За одоо багш нь бүгднгээс нь асууя. Уран сэтгэмж гэж яг юу хэлээд байна вэ хүүхдүүд ээ? Жишээ нь. За өөр. Эдгээр зүйл нь бидний амьдрал дээр байдаг уу? За тэгвэл бодит байдал гэж юу хэлээд байна? Сайн байна. Бид нэр барьж болох уу? Хүрч болох уу? Болно. Сонсож болох уу? Харж болох уу? Болно. За тэгвэл өнөөдрийн хичээлийг маш сайн ойлголоо гэж байгаа хүүхэд нь лайк өгье. За хичээлдээ идэвхтэй оролцсон сурагчдаа баярлалаа. Амжилт хүсье.